Монгол төрийнхөө хүндэтгэж өвөг дээдс минь хэдэн мянган жилээр туулан ирсэн энэ сайхан өвийг бидэнд авчирч өгсөн эрдэмтэн оюунтан агуу их багш нартай их баярлж авдий. Тэгэхээр Магсар хурцын догорж авгаа бол дорж даг өгчт бол одоо энэ янз янзын нийгмээс болж яруу найраг нь өөрчлөгдөж явсан. Жишээлбэл эртний сайхан гэж эзэн Чингис хааныхаа төрийн сүл дууг энэ социализмд бол одоо Чингис гэж дуулах нь тэгэл нэрлэж чаддгүй л шүү дээ. Тэгэхээр тэр цаг үедээ тааруулж Залуубаатарын ялалтын төгөрх вэ гэж өөрчилж аялгау нь бол одоо яг эртнийхээ аяар тэр их агуу их хүртэн дуучид дамжин өртөөлөгдөн ирсэн бай. Энэ номонд 9 айз муртын дуу орсон байгаа. Төрийн холбоотой дуунууд бол агуу их оюу ухаан, агуу их өвөг дээдсийн нандин тэр өв сан яруу найргаараа болон аялгаугаараа гүн хүндтгэлийн ихшгэлэнтэй ийм сайхан бүтээлүүд бидэнд ирсэн юм байна. Тэгээд төрийн ёслолын алба Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газартаа ярьж агаад төрийнхөө их хүндэтгэлд баяр цэнгэл наадмуудыг ийм дуугаараа ингэж ихшгэлүүлж яа гэсэн төрийн ёслолын журманд нь оруулаад тамгын газартаа хамтран энэ сайхан дуучдтайгаа эхлэлийг тавьж байна. Энэ жил 94 жилийнхээ ойгоор эхлэлийн тавилаа. Энэ уламжил болох ийм одоо сайхан сэтгэлдлийг тамгын газрын дарга маань өглөө. Тэгэхээр биднүүд үнэхээр бүр их хариуцлага үүргэх оногдож байна. За энэ дуунуудыг 3 хэл дээр нь тайлбар таниулгыг хийх юм байна. За дууныхаа утга чанарыг тайлбарлах юм байна. Бүх дуунуудаа одоогийн өндөр чадвартай хүмүүсээр нотлуулж нотыг одоо ерөөсөө тэр дуулсан хүний дордог багшийнхаар ч юм уу, морд панзд багшийнхаар ч юм уу яг тэр жинхэнэ дуулсан аялгаугийн зөв авчирсан хүмүүсээр нь дуулуулж нотлуулад ингээ Монгол туурхтандаа болон дэлхийн хүн төрөлхтөнд хүргэх. За бүх 21 аймаг 300 гаруй сумдуудынхаа энэ их ойн баяруудыг тэмдэглэхэд энэ ном CD энэ бүгд бол одоо Монгол төмний бахархал энэ уламжлаа нандинан өвлж хойж үедээ одоо уламжлуулан өвлүүлэн үлдээхэд онцгой үүрэгтэй юм а гэж бодож байна. Төрийн төмнийх 2227 онд төр тулс байгуулсан төрийн сүлд дуу байх юм а гэж эрдэмтэн мэрэгдтэйгэн бид түүхийн судлаачтайгаа санал бодлоо солилцож байна. Эртний сайхан гэдэг дуу бол эзэн Чингис хааны төрийн сүлд дуу байжээ гэж одоо тэр баталгаатай зоос алтан зоос моосон дээр нь үг яруу найраг нь бас ийм төхөж ирсэн энийг судалж байна. За тэгээд энэ сайхан төр маань тунгалаг байх хэвээр эрхэм төр гэж одоо төрийн сайхан дуу байна. Асуурын өндөр гэж одоо сайхан дуу байна. Энэ сайхан аялгуунууд нь үнэхээр уйхан замбат тэвий наран гэж байна. 5 тэв 4 далайда одоо сангинан цуурайтуулахад энэ сайхан дууны их шиг яруу аялгау болон өвдөс үгүүд нь бол үнэхээр гайхамшигтай гэдгийг бид эрдэмтдтэйгээ судалж энэ ихтэй сургуулиудын одоо суралцж байгаа хүүхдүүд судалгаа нээлттэй хичээлүүд хийж ингээд төмөн олондоо хүрэхийн төлөө зүтгэж явна. Өвгийн шувуу 2 гэдэг агуу философи гүн ухаан
шингээсэн энэ сайхан аялгаа дуунууд орж байгаа. Ингээд 9 дуугаараа биднүүд төмөн олноо сэтгэлийн мялааж бодлын тунгалаг болгож энэ сайхан Монгол орондоо аз жаргалаар дүүрэн энэгхэн алхан дэлхийд хүн болгон амьтай болгон агуу сайхан сайн сайхан явах дайн дажингүй амар амгалан явах бүх айз муртын дууны гүн ухаан бол энэ орчлон дэлхий хорвоо ертөнц орчлон хүнд таниулах, төмөнд таниулах, амьтай болгонд таниулах аялгау сайхан гिचг нь орссон гэж одоо бид бодж тунгаан судалж байна. За энэ айз муртын дуу 9 айз муртын дуу энд багтаж байгаа. Энэ болохоор төрийн төмний их эзэн богд Чингис хааны эртний сайхан дуртмал сайхан өвгөн шуу эргээд харилцаа дуу. Инх мэндийн баяр хуурын магнаа гэдэг. Эдгээр 9 дуу айз муртын дууныг судлахад маш их одоо 2005 оноос хойш би бол өөрөө бол судалж эхэлсэн. Тэгээд олон эрдэмтэн мэрэгд урд нь судалж байсан Монгол улсын алдарт гавьяа туучин Дорж Давггай, Зууны Манлай, Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Норб Банц Түгш. Самплтын дуу Оросын эрдэмтэд тэгээд ингээд ихэнх эрдэмтэд ингээд энэ уртын дууны талаар судалсан байдаг. Тэгээд хамгийн гол нь болохоор энэ Магсар хувцсын Дугаржуу гэдэг хүнээс уламжлалт Дорж Давггайшид ирсэн, Дорж Давггайшаас Дөрвөн жаргал багшид ирсэн энэ үг өөрчлөгдөж ирсэн байдаг. Энэ үгийг энэ гурван хүний дамжлагтайгаар ирж одоо энэ сайхан номон дээр бууж бод маш их баяртай байна. Энийг судлахад бол Нүдлийн соёл иргэншлийн хүрээлэн соёл урлагийн их сургуулийн уртын дууны багш нар, Монгол Улсын консерваторийн багш нар бүгд судалсны үндсэн дээрээс энэ номыг одоо ингэж цааш хэвлүүлэхээр ингэж гаргаж ирж байгаа юм. Энэ номыг болохоор судалгааны эргэлт хүн болгоно. Тэгээд энийг CD-тэй энэ ном гаргаснараа 21 аймаг болон 300 гаруй сум бүх Монгол туурхтанд цааш нь түгээн дэлгэрүүлэх Монгол уртын дууга цааш нь түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм да.